Заавал үзэх 6 цуврал хичээл маань үргэлжилж байна. За энэ удаад бид Investcore үнцасны компани офис дээр ирсэн байна. Эндээс бид брокеринг компани үйлчилгээний талаарх мэдээллийг мэргэжлийн үнээс нь авах ингээд орцгоо. За ингээд бид Investcore үнцасны компани офис дээр ирээд байна. За яг одоо би тус компани мэргэжилтэн Марлатаа хамт байна. Тэгэхээр Марлатаа өндөр юу ярих гэж байна вэ гэхээр брокерийн үйлчилгээний талаар ярих гэж байна. Тэгэхээр хүмүүс бол яг брокер үйлчилгээ гэл яриа л идэг. Гэхдээ яг одоо мэргэжлийн хүний одоо тайлбарыг сонсоход брокерийн үйлчилгээ гэж яг юу гэлээд байгаа. Тэр нь ягаад заавал юу нэг үнцасны зах зээл дээр ороход брокер дамжих хэрэгтэй тийм. За юуны өмнө энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд брокерийн үйлчилгээ гэдэг хүмүүс янз янзаар ойлгоод байдаг. Гэтэл яг үндэ энэ бол маш энгийн. Өөрөөр хэлбэл харилцагч ч юм уу жирийн нэг иргэн дулмаа өөрөө хөрөнгөний бирж дээр хоригдлагдаж байгаа үнцасыг худалдаж авах бол барагтай боломжгүй байдаг. Тэгэхээр энэ тохиолдолд брокерийн компани буюу брокер өөрөө зоочлагчаар орж ирнэ. За брокер ямар үүрэгтэй вэ гэхээр тухайн тэр харилцагчийн үнцасны биржээс ч юм уу хөрөнгөний биржээс хувьцаа худалдаж авъя эсвэл зарыг гэсэн тэр захиалгыг нь хүлээж аваад тэгээ ингээ биржийн арилжааны цагаар тэр захиалгыг нь биелүүлдэг ийм л үндсэн чиг үүрэгтэй. За үүний хажуугаар туслах чиг үүргүүд нь жишээ нь юу байдаг вэ гэхээр тухайн харилцагчийг бол үнэн зөв мэдээлэлээр хангаж өгөх. Хөрөнгөний зах зээлд өнөөдөр юу болж байна? Одоо хувьцааны үн яаж ийж байна? Мөн тэрчлэн дээрээс нь судалгаагаар бол харилцагчийгаа хангаж өгдөг. За ингэхээр харилцагч нөгөө тухайн мэдээлэлд үндэслээд өөрийнхөө одоо хувьцааг зарах уу, худалдаж авах уу гэдэг шийдвэрээ гаргаад брокерт даалгавраа өгөхөд нь брокер тэрнийг нь биелүүлээд тэгээд эргүүд биелсэн захиалгын хатлаар харилцагчд мэдээлэл өгдөг. Ийм л үйлчлэгийг ерөнхийд нь бол брокерийн үйлчлэгээ гэж нэрлэдэг байгаа юм. За тэгэхээр мэдээлж хэрэг одоо брокерийн компани за брокерийн үйлчлэгээ ингээд үзүүлж байна те. Мэдээж үнцасны компани одоо үнцасанд хөрөнгө оруулалт гэдэг бол эрсдэлтэй алхам байж байгаа. Тэгэхээр энэ одоо ажлыг хариуцж байгаа хүмүүс бол нэлээд өндөр шаардлагыг хангасан давсан тэр шалгуурыг давж гарсан одоо компани мэргэжилтнүүд байж иж харилцагчтай илүү эсрэг багтаа зөв одоо үйлчлэгээ чанартай үзүүлэх байх л та. Би одоо тэгж бодоод байна. Тэгэхээр яг энэ үйлчлэгийг одоо брокерийн компани байгуулах. За брокерийн үйлчлэгийг эрхлэхэд ямар шаардлагуудыг стандартуудыг давж гарч иж энэ зах зээл дээр мэргэжлийн үйлчлэгээ үзүүлэх боломжтой болт юм байна. Яг нь энд бол хоёр асуудал яригдана. Нэгдүгээр тухайн брокерийн компани буюу хуулийн этгээдийн асуудал байгаа. Тэгээ хуулийн этгээд маань өөрөө санхүү зохицуулах орондос брокерийн үйлчлэгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авсан. Энэ мэргэжлийн зохицуулалттай этгээд байх хэрэгтэй. За ийм хуулийн этгээд болохын тулд нэлээд эдийн шалгуурууд бол тавигддаг. Тухайлбал одоо чинь хувь нийлүүлсэн хөрөнгөний хэмжээ 100 сая төгрөгөөс баггүй байх ч гэдэг юм. Брокер дээр underwriter гэдэг нэмэлт одоо нөгөө нэг хэмжээ нэмэгдээ явуулдаг шүү дээ. За тэгээд дээрэс нь одоо орон тооны банкны 2 брокер, 2-оос доош брокер ажиллах хэрэгтэй. Тэ? Яг сэлгэх юм тий? Сэлгэх гэсэн үг. Тийм, back office-ийн програмд авах хэрэгтэй. Энэ back office-ийн програм дээр харилцагчдынхаа мэдээллийг бүртгэж хадгалдаг. Гэрээ бүх юм. Тэгээд эндээсээ back office-ийн програм эргээд тухайн харилцагч хүссэн үед бүх мэдээллийг гаргаж өгөх боломжтой байх хэрэгтэй ч гэх юм. За тэгээд дээрэс нь мэдээж хэрэг хөрөнгөний зах зээлд одоо хөрөнгөний биржтэй ч юм уу харилцах програмтай байх хэрэгтэй. Арилжаанд оролцох програмтай байх хэрэгтэй гэсэн. Гэх мэтчлэнгээр иймэрхүү шалгуурууд бол ерөөдөө тавигдчих ажилтдаг байгаа. Компани дээр тийм. Хувийн дээр нь ямар хүн дээр дахиад тухайн брокер маань би түрүү хэлсэн 2 брокер гэдэг. Тэгэхээр тэр 2 брокер маань өөрсдөө бас Монголын үнцасны арилжаа эрхлэгчдийн холбооноос ерөнхийдөө сургалт зохион байгуулдаг. За тэгээ энэ сургалтанд хамрагдаад аттестат буюу үнцасны зах зээл дээр ажиллуулалтыг явуулах эрхийн үнэмлэх авсан байх хэрэгтэй. За тэгээд энэ үнэмлэх бол бас хугацаагүй олгогдчихдаг зүйл биш. 2 жил шинжилээд дахиад сургалтандаа суугаад яваад байна. Сургалтандаа суугаад шалгалтаа өгөөд цаашаа тэнцээд яваад байна гэсэн. Дээрэс нь миний түрүүний хэлснээр тухайн брокер өөрөө одоо зах зээлийн хөрөнгөний зах зээлтэйг хөл нийлүүлж алхдаг. Тухайн одоо өөрийнхөө компаниар дамжуулж арилжуулж байгаа хувьцааны талаар бүх мэдээллийг одоо байнга судалж яадаг, хувьцаа эзэмшигчдийн хуралтанд очиж яадаг, үнцасны компаниуд төлөөлөөд за ингээд нөгөө нэг харилцагчийн үнэн зөв мэдээллээр хангах ийм чадвартай боловсон хүчин байх хэрэгтэй гэсэн үг.
Тэгэхээр ерөнхийдөө бол нэлээд хариуцлагатай ажил гэж ойлгож болно брокерийн хувьд ч гэсэн брокерийн үйлчлэгээ үзүүлж байгаа одоо хууль этгээдийн хувьд ч гэсэн энэ бол маш хариуцлагатай одоо зүгээр дурын хүн хийчдэг ажил бол биш гэдгийг хэлэх нь зүйтэй байна. За тэгэхээр мэдээж энэ бол мөнгөтэй холбоотой ажил тий хүний мөнгөтэй, өөрийн мөнгөтэй, санхүүтэй холбоотой ажил. Тэгэхээр энэ ажлыг яг одоо түргэн шуурхай, найдвартай, үнэн одоо зөв болчт ингээд хийхин тулд яг танаа байгууллагын одоо ямар зарчим баримталж байна? Одоо номер 1 зарчим гэвэл та юу гэдэг вэ? Маш чухал асуулт байна. Яг нь ер нь бол Монголын үндэсний одоо арилжаа эрхлэгчдийн холбооноос брокерийн 904 гэж бол баталж гаргасан байдаг. За тэгээ манай байгууллагын хувьд бол нэгдүгürt энэ 904-ийг чанд одоо мөрдөж ажиллахын зэрэгцээгээр давхар ажилтнуудынхаа бас одоо ёс суртахуун одоо моральтай холбоотой маш ач холбогдол гэж ажилладаг. Тухайн брокер гэдэг маань өөрөө маш хариуцлагатай. Одоо дээрэс нь ямарваа нэгэн байдлаар харилцагчийн нууцтай холбоотой бүхэл мэдээлэл, арилжааны мэдээлэл ч гэдэм үү, дансны мэдээлэл авдаг учраас нэгдүгürt нууцлалыг маш сайн хангаж хадгалж ажилладаг байх хэрэгтэй. Тэгээ энэ ч утгаараа бид нэр хүний нөөцийнхээ одоо бодлогот ч гэсэн энэ шалгуур үзүүлэлтүүдийг хангасан ёс зүйтэй брокер авч ажиллахыг бас анхаарч ажилладаг юм. За миний зүгээс тавих сүүлийн асуулт яг одоо брокерийн үйлчлэгийг авъя гэвэл ер нь яаж авт юм бэ? Хаана хандд юм бэ те? Мэдээж хэрэг харилцагч өөрөө ямар ч брокерийн компани дээр очиод дансны илгээж болно. Энэ бол тухайн харилцагч өөртөө ойр байгаа ч юм уу эсвэл аль одоо үйлчлэгийг судалж байгаа аль амар санагдсан брокер дээр очиод одоо үйлчлэг авч болно гэсэн үг. За ингээ харилцагч брокер дээр аль нэгэн брокерыг сонгоод ирэхдээ өөрөө бичлж ирж болно. Эсвэл онлайнаар хэрвээ тухайн брокерийн компани онлайнаар одоо үйлчлүүлэгч болохыг зөвшөөрдөг, энэ үйлчлэгээ үзүүлдэг бол онлайнаар мөн үйлчлүүлэгч болж болно. За бичлж ирэх тохиолдолд бол ерөнхийдөө дийлэх тохиолдолд тухайн харилцагч иргэний өнөмлөлтэйгээр за тэгээд нэг хувьцаа зурагтайгаа хурж ирэхэд брокер бол бүх үйлчлэгийг нь үзүүлээд одоо брокерийн үйлчлэгээний гэрээ болон үн цасны төвлөрсөн хадгалах хэмжээний төв дээрээс нь банктай байгуулахын бүх гэрээнүүд дээр бүгдээр нь хариуцлага зургуулад ингээд харилцагч болох гэж. Төлбөр хураамжийн ямар нэг юм байх уу? Төлбөр хураамжийн хувьд яг брокерийн компаниуд бол янз янз. Манай хувьд бол 5,000 төгрөг. Ерөнхийдөө дийлэгтэй бол 5,000 төгрөгтэй та иргэний өнөмлөлтөд ирэхэд хангалттай гэсэн. 5,000 чинь бас нэг 2,000 жилүү банкны дансны доод үйлдвэрлэгэнд орчдөг тийм. Тэгдэг. Энэ бол ерөнхийдөө бүх одоо шимтгэл хураамжийг бүгдийг тооцоод нийтдээ 5,000 гэсэн байгаа. Эндээс яг брокерт ирэх хувь нь ч гэдэг юм уу тодорхой нэг хувь нь л ирж байгаа гэж ойлгож байна. Дээрээс нь мэдээж бас арилжааны шимтгэл гэдэг нэг чухал ойлголт байдаг шүү дээ тийм. Одоо мэдээж шимтгэл бага байвал сайн байх бах тийм бага зардал гарна. За өндөр байвал өндөр зардал гараална. Нөгөө хүний чинь ашгаас нь идээд юм гэсэн үг шүү дээ тийм. Тэгэхээр энэ дээр ер нь Монголын нөхцөлд ер нь дундаж хийдэв. Монголын нөхцөлд бол дунджаар нэг 2% байгаа. Яг нь манай тохиолдолд бол 1.5% үйлчлүүлэгчтэй санал болгож байгаа. Гэхдээ дийлэнх тохиолдолд бас тухайн гаргаж байгаа чинь IPO хийж байлаа гэхэд хувьцаанаас хамаарат ч юм уу брокерийн компаниуд тодорхой нэг хувьцаа, тодорхой нэг үн цаасан дээр арай хөнгөлөлтөө үн санал болгох тохиолдол бас байдаг. Тэгээд эн чинь болохоор авах болон зарахад үнийн дүнгээс нь тооцож байгаа шүү дээ тийм. Тэгэхээр зөвхөн сая төгрөгийн хувьцаа авлаа. Сая төгрөгийн хувьцаа зарлаа. Тэр болгонд 1.5 гэж тооцох. Тэгэхээр түрүүн бас хэлсэн шүү дээ. Биеэр ирж болно, эсвэл онлайнаар ирж үйлчлэг авч, дансаа нийлээд үйлчлэг авч болно гэсэн. Яг таны хувьд ямар төсөлтэй байна? Манай хувьд бол одоогоор нь байдлаар бол онлайн арилжааны систем болол хийгдэж байгаа. Ер нь бол эцсийн төв шатандаа явж байгаа гэж хэлж болно. Нөгөө тун утга ашиглалтанд орж байгаа. Онлайн арилжаа нэгдээд одоо арилжааны систем нэгдээд эхлэх юм бол харилцагч маань биеэр ирэх шаардлагагүй. Гэхдээ бидний хувьд бол бас нэг юм заавал бичлж ирэхгүйгээр чинь гадаад одоо амьдардаг монголчууд маань ч юм эсвэл гадаадын иргэд манай брокерийн компаниар данс нийлэхэд заавал Монголд бичлж ирэхгүйгээр шуудан гар чинь шаардлагатай бичиг баримтуудаа бүрдүүлээд явуулаад тэгээд бид нэр энд дансыг нь өмнөөс нь итгэмжлийн үндсэн дээр нээж бас ийм үйлчлэгийг үзүүлдгээр ерөөхдөө давуу талтай гэж хэлж болно л та. За баярлалаа Марлаа. Тэгээд брокерийн үйлчлэгээний талаар за брокерийн компани бас те энэ талаар товчхон бас ойлгомжтой тайлбар бидэнд өгсөн баярлалаа. За баярлалаа. За ингээд заавал үзэх 6 цувралын маань ээлжид дугаар энэ түрээд өндөрлөж байна. За бид өнөөдөр Invescore Capital үнцасны компани мэрэгчлэн Марлаатай яг брокерийн үйлчлэгээний талаар ярьлаа. За тэгээд хэн дуртай брокерийн компани байгуулаад хэн дуртай брокерийн үйлчлэгээ үзүүлэх боломжгүй гэдгийг мэрэгжлийн үнийх нь одоо тайлбараас сонслоо. Ялангуяа хөрөнгийн зах зээл гэдэг бол өөрөө цэвэр итгэлцэл дээр тогтдог. Энэ зах зээл дээр итгэлцлийг
авч хадгалж хугалахгүй тулд энэ зах зээл дээр ажиллаж байгаа компаниуд, мэргэжилтнүүд бол маш өндөр ёс суртахуунтай байх ёстой гэдгийг бас энд онцгойлон хэлж байна. За ингээд анхаарал хандуулсанд баярлалаа. Иргэн уулзтлаа. Түр баяртай.